2016 онд манай 150 ортойгоо ажиллахад нийтдээ 9200 их эсэмд амарч болсон. Энэ жил одоо бол ингээ орон нэмэлт өсөнтэй холбоотой мэдээлэл 10,000 гаруй их төрүүлэх одоо тооцоотой явж байгаа. Одоогийн байдлаар 2600 гаруй их төрж явж байгаа. Орны хүлээгэдлийг бид нар одоо хүлээгэдлийг хоёр талтай авч үзэж байгаа. Ер нь бол эрүүл мэндийн нэглэлттэйгээ хамтран ажиллах 2017 онд хамтран ажиллах санамж жижиг байгуулсан. Энэ дээр одоо наашаага илгээж байгаа ээжүүдийг жинхэнэ одоо гэвтэх шаардлагатай ээжүүдийг явуулах нь бид нар одоо төрөлтийн төсөлмөд одоо хүлээгдэх гэсэн юм байхгүй болох хэрэгтэй. Шинээр эмгэгний яриа засаг байгуулах нь их ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ манайх бол Баян Зүрх Улаанбаатар хотын алслагдсан хамгийн хүн ам ихтэй хүн амд үйлчдэг дүүрэг байгаа. Одоо манай амарч газар бол Монгол улсын Улаанбаатар хотын хүн амын 3/1-т тусламж үзүүлж байгаа. Тэгээ энэ алсгсан дүүргийн хүн амыг энэ манай төрсөн хүмүүсийг төрөөд гарсны дараа ямар нэгэн эмгэг гарах юм бол өөрийнхөө энэ хамгийн ойр хүмүүстэй ойрхон бөгөөд төрүүлсэн эмчилт нь өөрсдөө байгаа учраас энэ хүүхдийг яа төрсөн эргээд ямар эмчилгээ хийх гэдэг нь хамгийн одоо оновчтой болох учраас энэ чирэгдэл багтаа ээлтэй юм болох хэвээр. Хоёрдугаар нь болохоор их хүүхдийн эрүүл мэндийн төв 18 аймаг одоо Улаанбаатарын бүх одоо эмгэгнэрээ яг үнэхээр их ачаалттай байдаг, их буцалттай байдаг. Тэрнээс болоод одоо хүмүүс хүүхдүүд хүндэх талууд их байдаг учраас энэ бол одоо нэн шаардлагатай л гэж ойлгож байна. Ер нь бол одоо 2017 онд бид 40 хороо бид бүрэн ажиллуулж байгаа. Төрсөн дараах засагт 30 хор, жирэмсний эмгэгний засагт 10 хорыг тавиад ингэ ажиллуулж байна. Одоогоор болохоор одоо төсөв байхгүй ч гэсэн жилийнхэн хуучин 150 сая орныхээ төсвөр ингэ явж байгаа учраас бол доохондоо явж байна. Ер нь оны эцэст энэ байдал хүндэрнэ гэсэн мэдээж хин ч гэсэн ойлгомжтой. Одоогоор ихлэ бүх орондоо дүүрэн хүнтэй байгаа учраас энэ хүндэрнэ. Гэхдээ энийг бол бас төр хэсэг бол ойлгож байгаа. Бид нар бол одоо ноёдонгоос хойш нэлээд бас хөөсөлж байгаа. Саяын төсвийн дотлоор гасагдсан. Цаашдаа ч гэсэн энийг дахиж тавих шаардлагатай л гэж ойлгож байгаа.